За сайн байцгаана. За энэ удаагийн хичээлээр бүгд их хөгдөл гэж ойлголтын тухай мэддэг болох нь. За хиймэл оюун ухааны инженер гэдэг мэргэжлийн хөтөлбөрийн хүрээнд за хөгдөл гэдэг ийм сэдв орж ирсэн байгаа. За энэ дээр бол одоо их хөгдөл гэж их хөгдлийг одоо хэрхэн боловсруулах тухай цуврал хичээлүүд лабораторийн ажлууд орсон байна. За өнөөдрийн хувьд бол их хөгдөл гэж юу вэ? За энийг хэрхэн боловсруулдаг вэ? Энийг одоо ямар орчин үеийн шилдэг сампрын воркуд ашиглаж одоо энэ бодит практик байдал дээр боловсруулдаг вэ гэсэн. За ийм агуулгын хүрээнд хэдүүлээ хичээл үзэх нь. За нэр томьёо бол ер нь big data гэдэг имийг л одоо монголоор их хөгдөл гэж орчуулж байна. За big data processing гэдэг юм бол одоо их хөгдлийг боловсруулах, их хөгдлийн боловсруулалт гэж ингэж хэлдэг бахна, орчуулдаг бахна. За их хөгдлийн тодорхойлолт гэдэг бол ингэж тодорхойлох ёстой байна. За энэ 5V шинж гэж ийм ойлголт байдаг байна. За энэ 5V шинжийг ихэнхийг нь өөртөө агуулж явах юм бол тухайн хөгдлийг их хөгдөл гинэ гэж ингэж хэлэх нь. За 5V шинж гэдэг нь одоо юу гэсэн үг вэ? Зэрэг эхнийх нь бол одоо вүүлэн буюу хэмжээний тухай байна. За энэ дээр бол одоо асар их хэмжээний хөгдөл. Тухайлбал одоо терабайт, петабайт хэмжээтэй ийм хөгдөл гэдэг хамгийн ихний одоо онцлог байна. За хоёр дахь нь бол velocity буюу одоо хөгдөл ер нь маш хурдан үүсэж бод цаг хугацаанд боловсруулах шаардлагатай ийм хөгдөл байна. Бод цаг хугацаа гэдэг нь одоо real time гэж бас хэлдэг те англиар. За үүнээс гадна бол одоо 3 дугаар V бол төрөл гэж ойлголт байдаг байна. За хөгдөл бол мэдээж одоо өмнөх ерөнхий хөгдлийн тодорхойлолтын хүрээнд бол янз бүрийн их сурвалжаас буюу одоо source-оос ирж болно те. За энэ бол одоо олон янзын төрөлттэй байж болох нь те. Тухайлбал одоо текст, зураг, видео, лог файл, сенсори буюу одоо мэдрэгчийн мэдээлэл ч гэдэм үү. За ийм төрөлттэй байх нь те. Тухайн хөгдөл бол. За мөн энэс гадна бол одоо 4 дахь V гэдэг нь бол үнэн зөв байдлын тухай байдаг байна. За энэ бол одоо хөгдлийн чанар, за тэгээд найдвартай байдал гэсэн ийм ойлголт байх нь. За 5 дахь нь бол одоо value гэж 5 дахь V бол одоо үнэт зүйл буюу value гэж ийм ойлголт байдаг байна. За энэ нь бол одоо тухайн хөгдлөөс ер нь гаргаж авч болох мэдлэг, шийдвэр гаргалтанд нэмэр болох ийм үн цэнийг бол тухайн хөгдөл агуулсан байна уу гэж. За эдгээр 5V-ийн одоо ихэнхийг нь шин чанарыг агуулсан байх юм бол тухайн хөгдлийг их хөгдөл гэнэ. За энэ хэмжээний хувьд бол энэ бол зайлшгүй ийм хэмжээтэй байж байгаа гэдэг бол ер нь тодорхойлолтын дээр орж явах хэрэгтэй байна те. Хамгийн түрүүнд орж явах хэрэгтэй байна. За тэгээ өнөөдөр бол одоо хөгдөл гэдэг бол ер нь их хэмжээгээр л дандаа яригддаг болж байна те. За ер нь их хөгдөл болон хиймэл оюун ухааны хамаарлын хувьд бол орчин үеийн гүн сургалт буюу одоо deep learning, одоо энэ орчин үеийн үүсгэж хиймэл оюун ухаан буюу generative AI. За эдгээрийг гарч ирэх, за амжилттай ажиллах ер нь хоёр гол шалтгаан байна гэж ингэж хэлж байгаа. За эхний нэг шалтгаан бол мэдээж одоо энэ бидний их хөгдөлтэй машинаас сургах одоо их хөгдөлтэй болсон байна. За одоо эднийг боловсруулж чадсанаар за боловсруулсны дараа бол одоо энэ боловсруулахаас өмнө ч гэсэн одоо хөгдлийн хэмжээ бол их том байгаа нь бол машинаа хангалттай сургах, машинд одоо хангалттай мэдлэг өгөх ийм боломжийг үүсгэж өгж явах нь. За мэдээж хоёр дахь шалтгаан бол одоо бидний энэ processing power буюу боловсруулах
хүчин чадал байх нь тий. Тооцоолох хүчин чадал. GPU гэж одоо том боловсруулалт хийдэг, тооцоолол хийдэг ийм сайхан боловсруулалтын юутай болсон байх нь, тооцоололттой болсон байх нь. За мэдээж сайн боловсруулсан их хөгжил сургах нь одоо сайн үр дүнтэй одоо чанартай хиймэл оюун ухааныг үүсгэж байгаа. Энэ бол одоо өгдлөөс шууд хамааралтай байдаг байна. За ер нь том байх тусмаа сайн гэсэн хандлага бол одоо одоогоор явж байгаа тийм. За одоо энэ GPT, large language model зэрэг бол одоо үндсэндээ интернет байгаа бүх өгдлийг боловсруулад за ингээл одоо тэр том өгдөл төр загвараа сургаж явах тийм. За ингэснээр одоо өнөөдрийн биднэрт ийм хэрэглэхэд оновчтой мундаг одоо хүний оюун ухаанаас илүү зарим талаараа бол одоо хурдтайгаар биднэрт хариулт өгж одоо хүссэн зүйлийг маань үүсгэж өгч байна тийм. За их хөгжлийн тухайд бол ингэж тодорхойлдог байна. За нэг хэмэл оюун ухаантай холбоотой хэсэг бол одоо ер нь ингэж ажиллах тийм. Хэмэл оюун ухаан бол ерөөсөө их хөгжлөөс салшгүй холбоотой байна. Тэгэхээр бол одоо сайн боловсруулсан их хөгжил бол хамгийн чухал хэсэг нь байна. Хэмэл оюун ухааныг бий болгоход тийм. Хэмэл оюун ухааны инженерчлэл хийхэд. За удахгүй үргэлжлүүлээд хэдүүлээ лабын хичээл дээр уулзъя баярлалаа.